happy, don't worry, be happy now. Don't worry, be happy. Don't worry, be happy. Ерөнхийдөө YouTube-ээс анхлаа копи яаж хийхийг сурж агаад тэгээд латте артад аягүй их дурлсан. Латте арт тэр зураг гэх мэтлэн янз бүрийн дүрс гаргах. YouTube-ээс копи яаж хийхийг сурж агаад тэгээд латте арт дурлаад тэгээд ер нь өөрөө эхлээд хийх гээд үтсэн чинь чадахгүйсэн. Тэгээд баристагийн сургалт хайж агаад Монголын баристагийн холбоог мэдэж асах байхгүй. Тэгээд 9 сард баристагийн холбоонд сураад тэгээ бариста болчихсон. Өглөө хамгийн түрүүнд хийдэг зүйл машин асаадаг. Тэгээд дараа нь галалж эхэлнэ. Тэгээд удаагүй ажил манай үйлчлүүлэгч ороод ирнэ. Манай ажилчид өвчтөнгийн ар гэр. Тэгэл копигаа найруулад эхэлдэг те. 6 өдөр ажилладаг. Ганцхан бүтэнсээ өдөр амардаг. Ажлын 8 цагтаа. Кофе шоп манай одоо байгуулагдаад 3 жил болж байгаа. Анх болохоор эмнэлгээ дагаа байгуулагдсан. Манай Агапи Христийн эмнэлэг гемодиализ болон хоспис эмчилгээтэй. Хоспис эмчилгээ хавдартай хүмүүс хэвтэж үйлчлүүлдэг. Тэрний 24 цагаар сахиуртай байх шаардлагатай учраас ар гэрийн сахиурууд нь орж иж үйлчлүүлдэг байгаа. Одоо үйлчлүүлээд гэрт 24 цаг байшин дотор өвчтөө хүнийг сахижахаар бас нэг 2-3 цаг ч гэсэн орж ирээд кофе уугаад дулаацаад гал түлээд модны чимээ сонсгол бас арай жоохон тайвшраад хүмүүс кофе уухаар бас л арай өөрөлдөх л доо хай сонсоод бас гемодиализ эмчилгээтэй 4 цаг хөвтдөг. Тэгээ ар гэрийнх нь бас тэр хүнийг 4 цагийн эмчилгээнд орж явах хугацаанд нь орж ирээдийн бас амрах боломжтой. Манайх эмнэлгээ дагаал байгуулагдсан. Одоо 3 жил болж байна. Ер нь ашигын бус өвчтөнгүүдэд зориулсан, ажилчдаа зориулсан кофе шоп байна. Өмнө нь бол эмнэлэг дотроо байсан. Тэгээд яг гэр дотроо кофе шоптой болохоор манай захирлын мөрөөдөл байгаа. Тэгээд яг тоон нь ч гэсэн яг ийм тоонтой болмоор байна. Гэт өөрөө бас ийм том хийлгэжсэн. Бас нэг тийм ирээн гэрчин бас эдэж та манай монголчууд уянгын гэр гэж ярьдаг те. Цаахаар тийм байсныг ин гэсэн болиулаад ингээд тийм яс модорн байлвал илүү гоё гэд. Өөрөө болохоор тийм монгол гэрт аяг хөдөртэй манай захирал өөрөө солонгосон байхгүй юу. Тэгээд яг өөрийнх нь мөрөөдөл гэр дотор кофе шоптой болох. Be happy, don't worry, be happy now. Don't worry, be happy. Don't worry, be happy. Хотын том кофе шопуудыг харуулж авах юм ихэлдээ мэдээж айгүй гоё л юм чинь. Гэтэл манайх гэр кофе шоп гэдэг утгаараа арай өөр. Тэгэл бас бахархна штэ. Гэр дотор кофе шоп байна гэж бодвол хүмүүс ер нь их төсөөлдөг байхаа гайхдаг байх. Тэгээд манайх бас нэг давуу тал нь гэвэл үрээ солонгосоос авчирдаг. Өөрсдөө эндээ хуураад хэрэглэждэг. Мэдээж шинэ өөрсдөө хуурсан шинхэн үрээр үйлчлэнэ гэдэг чинь шал өөрөхгүй. Яг бекеритэй зөөрлмээр шинэ талах гаргаж байгаатай адилхан. Үрээ өөрсдөө хуурдаг кофе шоп илүү гоё гэж баристагийнхаа багшаа сонсч ирсэн. Тэгээд тохойдоо бас өөрийнхөө кофе шопоор бахархчлаа. Латте, американо, капучино. Тэгээд би баристагийн сургалтанд яваад бас ганц хоёр мэдээж менюнууд нэмсэн байгаа. Гэхдээ дийлэнхтэй одоо хүмүүсийн авч хэрэгэлдэг кофе гэвэл американо латте хоёр. Манай ажилчид ч гэсэн ихэнхдээ байнга американо латте хоёр авдаг. Хүмүүсийн сэтгэл санааг засгайл маш хүнд өвчтөе хүмүүс байгаа. Тэдний ар гэрийнхэн ч гэсэн мэдээж хүнд өвчтөе хүмүүсийг асрахын тулд санхүүгийн өвч гэсэн мэдээж жоохон хүндрэлтэй төлөв хүмүүсийн сэтгэл санааг засгаалал болохоор чимэглэл янзалдаг. Тэгээд дандаа нөгөө кофенийхоо үрээр чимгэлцэн байгаа. Үйлчлэгч юу сэтгэл хангалуун гардаг шүү аюу гоё юм өстой. Гэрт гоё дулаахан Монгол гэр гал түлчгээр үнэхээр ингээл гоё болчдөг шүү гэл. Болдог бол гэртэл амьдрмаар байл гэдэг ч хүмүүс гэдэг утаагаа дийлэх болохоор чаддаггүй байз. Кофений машин аюу эмзэг тэгээд нэг температуртай авахчтай учраас эхэндээ бол манайх бас нэг жоох удаанаас багасгаад шалны халаалт эхлээд хэрэглэж утсан байхгүй. Тэгээд шалны халаалт манад бас нэг юус эхэлчгээр яг өдөөд бол шалны халаалт арай л хүч хүрдгүй. Гэр учраас тэгдэм үү жоохон дулаалдаад идэх ч юм уу. Тэгээд хүч хүрхгүй учраас манайх нэмэлтээр одоохондоо юус эхэлсэн үед галалдээ. Усыг бол даралтай помпоор шийдсэн байгаа. Тэгээд 28 литрийн боллонтой ус хэрэглэдэг. Энэ помп маань миний кофений машин болон суслогч хоёрлоо зэрэг ус шахаж өгдөг.
Гэр дотор кофего хийж болж гин, бас үрээ хуурч болж гин. Тийм. Үүн нь болохоор манай үр хуурдаг машин байгаа. Тэгээд үрээ бас өөрсдөө хуурчдаг болохоор энэ л даваатал таахгүй. Манай найзууд ерөнхийдөө төсөөлдөг юм аа. Кофе шоп гэхээр нэг байшингаар төсөөлдөг байх. Тэгээд гэр болохоор илүү сонирхолтой санагддаг. Хаяа нэг селфиддэг гэртээ. Тэгэхээр цаана нэг хамны зураг гарчгаа манай найз гатахгүй. Юм хаан дотор гэрт дотор юу хийгээд байгаа юм бэ гээд. Ажил дээр байна гэд. Тэгэхээр кофе шоп гэсэн мэдтэй гэж асуудаг байхгүй юу? Тийм ээ, гэр кофе шоп гэд бүр гатдаг. Тэгээд шинэ жилийн өмнө шинэ жилийнхаа чимэглэлийг хийж агаад тэгээ нэг хобби хөтлөөд зургуудын дараад фэйсбүүк дээр оруулж гисэн. Тэр айгүй олон хүнд хүрж исэн. Тэрийг дагаад хүмүүсээс ирдэг болсон. Одооноос жоохон гаднаас үйлчлүүлэгчд орж ирж байгаа. Ойр хавийн, буян тухайн нэгийн ч юм уу, хоёрын ч юм уу хүмүүс орж ирдэг. Тэрнээс өмнө бол зөвхөн нөгөө нэг өвчтөнгүүдийн ар гэр болон манай ажилчдад л орж ирдэг байсан. Өдөртөө бол ер нь ачаалттай шүү. Манай ажилчид бол кофенд бол нэлээд оролцсон байгаа. Өглөө хүрэл кофе уугаад өдөр хоолны дараа бас кофе уугаад оройос явахдаа кофе уугаад. Өнөө өглөө гэхэд буян тухай хоёроос зориод ирлээ гээд нэг хоёр их орж ижсэн. Тэгээд би бас ахаа айгу баярлаж хүлээж авсан. Тэгээд тэр хоёр манаас кофегаа уучаад айгу баярлмаар үг гэлсэн. Ямар гоё юм бэ энд ингээ орж ирсэн чинь амар гоё тайвширчлаа, нэг гоё тайван болчлоо гэдэг жисэн. Угаасаа яг тийм зоригтой байгаа учраас тэр хоёр хүний тэгж хэлсэнд нь үнэхээр баярлсан. Гэр кофе шоп маань одоо орж ирэхэд бол их биднэрт тийм нэг сэтгэлийн амар хамгааланг өгдөг. Тэг их тайван. Тэгээд одоо эндээ бид нэр одоо өөрсдөө сэтгэл санаагаа ингээд одоо ажил дээр болсон зүйлсээ ярилцдаг юм уу, болох гэж байгаа зүйлсээ ярилцдаг ч юм уу тий. Тэгээд ярилцсангаа тэгээд кофегаа уугаад тэгээд сайхан төр зур амраад тэгээд л ажилд орцгоодог. Үнэхээр дуртай болсон. Орж ирэхээр баг манай энэ хүн харахаараа бадмагч тэрийг бодчих тэгээд тэгээд тэрийг уудаахаар бас нэг ирч хүч авдаг бас ядраа тийм ээ юм бичээд үүрглээ ч юм уу ингээд хүн төвчөндөө ядарч байгаа тийш орж энийг аваад харахаараа бас сайхан сэтгэл сэргэж бие хөнгөрөөд нэг жиж ингээд байшингаас гараад агаар авсгаж энд орж ирээд энэ дотор сайхан тайван сууж байгаад яахгүйгээр суужгаад аяв сайхан кофе уучаад харахаар сайхан тайвширлыг олдог. Өнөө үед ерөнхийдөө хааж авах кофе шопын үнэтэй. Хамгийн хямдхан кофе байдаг. Ашигын бус учраас. Don't worry, be happy. Зуны хугацаанд болохоор манай эмнэлэг дээр сүмэн шуумаар эмчнэр ирдэг байгаа. Баг багаараа зуны турш 6 сараас эхлээд 9 сарын хугацаанд тэгээд тэр эмчнэр ирэхээрээ үнгүү үзлэг оншилгоо хийгээ явдаг. Шүүд эмэгтэйчүүд гэх мэтчлэнгээр дандаа үн төлбөргүйгээр эмчилгээгээд үн төлбөргүйгээр янзлж өгдөг байгаа. Тэгээд тэр хүмүүс эрэхтэй Солонгосоос бас телевизээр ирээд телевизийнхээ ирээд тэ ярилцлага аваад бас сонирхолтой санагдсан. Тэднэрт тэгээд бид нэр ярилцлага аваад явж исэн. Ер нь монголчууд л жоохон гайхаад идэв. Гэрч дотор кофе шоп байна гэхээр гайхаад монголчууд гайхаж байгаас илүү солонгосчууд бүр их ярагстай хүлээж авдаг. Яг нөгөө кинондор гардаг шиг амар л гэл нэг тийм айгүй сүртэй харагдаг. Тэгээд орж ирэнгүүтлээ шууд ингээд тоонлоо хардаг. Нөгөө тэнгэр харагдж байгаа учраас тэр нэг санагддаг баг. Кофе ажлын байр хоёр мэдээж уусаа миний аз жаргал. Хамгийн гоё газар. Амарсан өдөр айгүйх санд шүү дээ. Ирмэр санагдаад ирдэг. Тэгээд ер нь л аягүй гоё доо. Би ч гэсэн өөрөө эндэ байхдаа их дуртай.